Баянхонгор аймгийн Нэгүүл алтай их богд хоёрыг дахин бидэхэд шавар байгалийн шавар учиртай шавар эмчилгээндээ арцгааж байна. За энэ шавранд одоо 20 минут илүү сууж болохгүй, 20 минут суугаад судасны давсны тов руу цусны бүлэн эдрийг бүгд гөхөж задалж тэлдэг. Дамаанда хөлний өвдөг хатагдаг хүмүүс өвдгөөрөө сөхрөөд сайхан суугаад 20 минут суугаад 3 цагийн дараа өвдөгний одоо бүх өвчнийг хөхөж наашин татаж гарганаа. Нүүрэндээ шууд дүрхэх биендээ одоо энэ учиртай шавартай усыг одоо ойрхон байсан бол шууд ерөөс өдөр болгоно л 20 минут орчоод гарч ирж юмар ийм сайхан том нуур байна. Дундуураа бол бог мал ороод нөгөө шавар нь татаад явчихдаг. Захаараа бол гайгүй. Зах хэсгээр гайгүй. Үнзээ орт ийм том. Кичнээ километр. Бараг 10 гаруй километр юм биш үү? 15 километр юм биш үү? Цаашаа нүдэнд бол аргагүй. Урт юм билээ. Сайн нуурны ачаагаар тавьсан. Одоо тэгээ эндээс гараад шавраа айлгачаад нэг 20 минут тас 40 минут наранд шарах хэрэгтэй. Бие наранд шараад наранд шарна гэдэг маань одоо өвөл ханиад төрөхгүй дархлаатай байгаа гэсэн. Нарны одоо витамин С биеинд одоо нэвт шингээд ахын биеинд ясанд арьсанд одоо бүх эрхтэр ингээд нэвт шингээд одоо нарнаас витамин С-г авчирмаа гэсэн үг. Тэгэнгүүт өвөл ханиад төрдөггүй дархлаа сайтай болно. За ийм байна та манайхаа.